За бүгдэнд нь эзний өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед ингэж байгаа шүү дээ. Зундаа сайхан өвлжиж байна уу гэд. Хажууд байгаа надаас асахгүй. Зундаа сайхан өвлжиж байна уу? Өнгөрсөн 7 хоног ивэл өрөөл дүүрэн сайхан өдрүүд болж өнгөрлөө. Өчигдөр цуглааныхаа их цэвэрлэгээнд оролцсон ивэл эсийн бүлгүүд, эсийн бүлгийн ахлагч нар та бүхэндээ бас талархаж байна. Зүрх сэтгэлээсээ эзнийхээ өргөөг цэвэрлээд, гомдлгүйгээр, дуулууртай тэгээд тэр зургуудыг харахад маш их баяртай бас бахархаж ийла. Тэгээд цөмөрөө бас би эндээ талархаад нэг алгад ишээ тэхөө. Сар болгоны 5 сарын 17-18-ыг ерөнхийдөө Монгол орон даяараа үндэсний залбирлын өдрөө гэж хийдэг. Тэгээ энэ удаагийн үндэсний залбирлын өдөр маань бас болсон. Цуглаан дээр тодорхой зарласан. Нэгдүгээр цуглаан дээр шөнийн тэгдэг цагаас 5 дахь хагасаа дэрэг шилжих шөнийн тэгдэг цагаас тэг 3 цаг хүртэл манай Баянгол дүүргийнхэн Баянгол дүүрэгт орших цуглаанууд Христийн биеийнхэн очиж хамтдаа тэнд шөнийн манаанд гараад залбирсан юм сайхан ерөөлтэй цаг байлаа. Тэгээ тэнд ч гэсэн эвэлийн цуглааных маань итгэгчнэр байж бас эзний өмнө түүнийг дуудаж залбирч эзнийг магтажсэнийг харахтаа ч гэсэн бурханд талархаж ийсэн. Тэгээ ерөөхдөө бол бид нар үйл ажиллагаануудад бүгдээрээ эвэлийн чуулганыхан маань Христийн нэг бие болж бүгд хамтдаа идэвхтэй оролцож байгаа та бүхнийг харахтаа бас маш их баяртай байна. Тун өчигдөр хүртэл Баянгол дүүргийн хамтын ажиллагааны багаас Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цуглаанууд 14 цуглаан нийлээд сагсан бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээн зохиолоо. Тэгээ энэ тэмцээнд манай цуглаан бас ерөөхдөө хамгийн их эрттэй буюу 3 баг оролцсон. 2 эрэгтэй, 1 эмэгтэй гэх. Тэгээ багууд маань ямар ч байсан их сайхан амжилттай оролцсон. Миний хувьд тий медаль аваагүй. Гэхдээ ямар ч байсан хамтдаа байгаа бие бинийгаа дэмжиж нэг хамт олон болоод өчигдөр сайхан цагийг бас сайхан өнгөрөөсөн. Бас тэр бүхий л багийнхаа гишүүдэд бас талархахыг хүсэж байна. За өнөөдрийнхөө эзний үгийг цөмөрөө анхааралтай харцгаая. Өнөөдөр эхлэл гэсэн сэдвээр та бүхэд эзний үгийг дамжуулахыг хүсэж байна. Пастрын багаас бид нар ишлэл номлол буюу сэдвчилсэн номлолт хийдэг тийм ээ. Ишлэл номлол нь нэг библийг сонгож аваад, нэг номыг сонгож аваад тэгээ тэр библиэлд яг юу гарч байгаа талаар бид нар итгэж шаханд үзлэртэй хуваалцдаг. Сэдвчилсэн номлол гэдэг маань тодорхой баяр ёслол, тодорхой үйл явдалтай хамаатуулаад эзний үгийг ерөөхдөө сонгоод номлодгоо гэсэн. Тэгээ ерөөхдөө одоо эхлэл номоор бид нар эхэлж байна. Урд нь бид нар 1-р Тесалоник, 2-р Тесалоник номоор эзний үгийг дамжуулсан байгаа тийм ээ. Тэгээ та бүхэн эндээс маш их хөвөлийг авсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр эхлэл ном маань ерөөхдөө 50 бүлэгтэй байгаа. Өнөөдөр би нэг гарan бүлгээр нь ерөөхдөө бол номлоно. Тэгэхээр магадгүй нэг жил гарan 2 жил арай хүрэхгүй байлгүй дээ гэж бодож байгаа. Ямар ч гэсэн эхлэл номыг цөмөрөө хамтдаа суралцгаах нэ. Хажууд байгаа найзтай хэлэхгүй эхлэл номыг сурцгаая гэд. Хамгийн ихний ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. Эхлэл 1:1. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэж хэлсэн. Амен. Та үүнд итгэдэг үү? Би ч гэсэн үүнд итгэдэг. Тэгээ өнөөдөр бид нар 10 тушаалыг ингээд сураад өнгөрсөн 7 хоногт ямар ч гэсэн тодорхой хэмжээгээр та бүхнийг би одоо зүрх сэтгэлээ тэгээд санаад явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өөр бас итгэгч бидний нэгэн тодорхой мэдж явах чухал зүйлсүүдийн нэг бол тийм ээ. Эзэн бурхан биднийг хэрхэн бүтээж бий болгосон юм бэ гэдэг талаар бид нар тэгээ нэг юм бодол байгаа мөртлөө яг бид нар илүү тодорхой бас сайн судлаагүй байхаа гэж бодож. Тэгээ өнөөдөр хамтдаа эзэн биднийг хэрхэн бүтээж ямар зорилготой бий болгосон юм бэ гэдэг талаар хамтдаа суралцгаая. 5 сарын өглөөний залбирал дээр эзний нэрс бурхны нэрсийн талаар би сургаал заасан байгаа. Тэн чинь хамгийн эхлээд гарч байгаа Элохим гэдэг нэр байгаа. Та нар Элохим гэж хэлэхгүй юу? Элохим гэдэг нь яг энэ хэсэгт гарч байгаа эхэнд бурхан гэж хэлж байгаа. Яг энэ бурхан гэж дуудагдж байгаа яг энэ үгтэй адилхан утгыг илэрхийлж байгаа. Энд чинь бурхан гэж байгаа нь тухайд тийм ээ еврейгээр бол энэ чинь Элохим гэж ойлгогдож байна гэсэн. Тэгээ Элохим гэдэг нь бурханы ямар нэр вэ гэхээр түүний бүхэл дүүрэн бүтэн мөн чанарыг агуулсан нэр байна. Өөрөөр хэлбэл бид яг эзнийг оюун бодол тархитгоонд бид нар яг бурхан гэж нэг төсөөлөл бидэрт байгаа тийм үү? Тэр бол агуу, тэр бидний магадгүй тархинд ч багтахааргүй тэр тийм сүр хүч алдарч явхалтай нэгэн гэж бид нар мэдэж. Магадгүй бурхан гэдэг нэр
тэр Элохим гэдэг энэ нэрийг бол яг бид нар гүйцэд бол ойлгуулж чаддаг. Бид нар магадгүй буддын шашнаас нөлөө аваад өнөөдөр хүртэл ирсэн ард түмэн учраас бид нар Бурхан гэдэг нэрийг сонсохдоо арай өөр зүйлсүүдийг бид сүйжих боломжтой байдаг, тийм ээ. Бурхан бол ийм тийм магадгүй яг тэр Элохим гэж нэрлэгдэж байгаа тэр бүтээгч нэгнийг энэ нэр бол яг тодорхой илэрхийлж чаддаг. Тэгвэл өнөөдөр энэ Элохим гэдэг нэр, энэ Бурхан гэж хэлэгдэж байгаа энэ нэр та бидэнд яг ямар Бурханыг илүү их танилцуулж байгаа юм бэ гэхээр тэр бол төгс, тэр бол бүтээгч, тэр бол дүүрэн нэг юм аа гэж тонхоглохыг хүсэж байна. Амен. Би та бүхэн нэг зүйлийг сануулж бас нэг зүйлийг тэ уриалж харуулахыг хүсэж байгаа нь юу вэ гэхээр өөр ямар ч шашинд эхлэлийн талаар ярьдаггүй. Эхлэлийн талаар. Эхлэлийн бүтээлийн талаар. Яг ингэж бий болж бид яг ингэж үүссэн юм аа. Яг ингээд хүн ийм бид нар ийм байгаамаа гэдэг талаар яадаггүй. Байхгүй. Тэр дандаа өнгөрсөн хожимын цагуудын тухай тэд нар дандаа ярьж байна. Харин бид бол тэр төгс дүүрэн сүр жавхлантай нэг бид тонхогддог. Тэр бол бидний амьдралыг эхлүүлэгч нэг юм аа. Тэр гайхамшигтай нэгэнд бид итгэдэм аа. Амен. Энэ чинь эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэж хэлсэн. Энэ хамгийн ихний Библи яг энэ ишлэл дотор түүний бүх дүүрэн, бүх бүтээгч мөн чанарыг бидэрт илчлэн харуулан тунхаглаж байна гэсэн. Энд чинь яригдж байгаа тэнгэр ба газар ингэж хэлсэн, тийм ээ. Ордон ч гэсэн биеийн талаар та бүхэн сануулж ирсэн, зарим нь магадгүй мэдчихэж байгаа. Тэнгэр гэж юу юм бэ? Газар гэж юу юм бэ гэж. Магадгүй газар гэдгийг Библийн судлаачид ингэж ярьж байгаа. Яг одоо энэ бидний нүдэнд харагддаг, тийм үү? Одоо энэ дэлхийн ертөнц магадгүй энэ Орос, Од, Гариг, галактик ч юм уу энэ зүйлсүүдийг бол Бурхан бүтээж байгаа гэж. Тэгвэл өшөө энэ тэнгэр гэдэг дээр бас нэг илүү сүнслэг утгаас байна. Бидний нүдэнд яг уу харагддаггүй тэр ертөнцийг ч гэсэн Бурхан бүтээсэн юм аа гэж. Ойлгомжтой. Яг тэгэхээр бид зөвхөн харагдаж байгаа зүйлсийг л Бурхан бүтээсэн юм бол нэг юм дутуу ойлголттой бид үлдчих боломжтой. Харагдаж байгаа зүйлсийг л Бурхан бүтээсэн юм бол тэгвэл харагдахгүй зүйлсийг хэн бүтээсэн бэ гэж хүмүүс асууж магадгүй, тийм үү? Тэр сүнс гээд байгаа нь яа, энэ тэрэд гээд зүйлсүүд яа гэм бэ гэж. Тэгвэл эзэн хэлж. Тэр бол дүүрэн нэгэн бөгөөд харагдах, үл үзэгдэх бүх юмсыг тэр эзэн бүтээсэн юм аа гэж хэлж. Амен. Тэр үнэхээр бид та бүхэнд эзнийг ямар гайхамшигтай юм бэ гэдгийг тонхоглохыг хүсэж байна. Тэр бидний төсөөллөөс ч дээгүүр нэгэн. Та бүхэн Бурхан гэдэг зүгээр ганцхан энэ ойлголт нэрээр эзнийг битгий дутуу үнэлээсэй гэж би хүсэж байна. Тэр эзэн ямар гайхамшигтай нэг юм бэлээ. Тэр гуйгаагүй хахад яадаг вүлээ? Бидэнд өгдөг. Тэр биднийг аль хэдийн аварсан. Юу ч хийгээгүй, орхигдсон. Бид нөхөнд байх үед эзэн биднийг өөрөө аварсан. Бид эзнийг зүгээр л өдөр хоногийнхаа амьдралыг аргацаахтаа амьдрал дотроо бид нар Бурхныг оролцуулаад тэр бид нар Бурхныг амьдралаасаа бид нар хайх гэдэг. Эзэн миний залбиралд хариулж гин үү? Тэр надад тусалж гин үү? Би хоолтой байна уу, унттай байна уу? Энэ газар тхий дээр бороо орж гин үү? Үр тургамал ургаж гин үү гэх мэтчлэн бид нар өнөө маргаашийнхаа амьдрал дотроо бид нар Бурхныг оруулаад тэгээ тэр ер нь байна уу байхгүй гэдэг талаар бид нар ойлгох гээд. Гэтэл үнэндээ тэр бидний зүгээр нэг өнөө маргаашийн амьдрал гэхээс илүү тэр бидний амьдралыг эхлүүлэгч. Тэр бол бидний бүтээгч нэг юм аа гэж сонголохыг хүсэж байна. Амен. Хажууд байгаа нэс тэр бол бүтээгч нэг юм гэж хэлэхгүй юу? Амен. Халелуя Иесус. Бидний эзэн тэр бол маш замбраатай Бурхан гэж хэлэгддэг. Библийн эрдэмтэд бас яг түүнийг тэгж хэлдэг. Эзэн бол замбраатай юм аа гэж тийм ээ. Тэр бол яг эхлэлээс ахуулаад яг бүх зүйлийг маш нарийн тодорхой хийсэн юм аа гэж. Тэр бол ажилсаг нэг, тэр бол бүтээлч нэг юм аа гэж эзэн Бурхны хүмүүс яадаг вэ? Тодорхойлдог. Үнийг нь бид хаанаас олж илүү мэдэж сурч болох вэ гэхээр түүний бүтээлийн тэр дис дараанаас бид нар олж харж чадчих. Би та бүхэнд эхний өдөр эзэн юу бүтээсэн талаар уншиж өгье. Тэгэхэд Бурхан гэрэл бий болтугай гэж айлтсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд харанхуйг шүн гэж нэрлэлээ. Ийн үдэш болоод өглөө босно нь анхны өдөр байлаа гэж хэлж. Амен. Гэрэл гэхээр бид нар орчлын ертөнцийн гэрэлтүүлэгчийг ерөөхдөө бодож байгаа. За нар сар. Тэг яг энэ хэсэгт яг тэр гэрлийг ерөөхдөө дурдаг. Бид нарыг шууд утгаараа тэгэж ойлгож байгаа. За энэ ч одоо нар сарын тухайд юм байна гэж. Гэтэл энэ ч эзэн яадсан бэ гэхээр өдөр ба тэг гэрэл ба харанхуй өдөр ба шөнийг заагалсан талаар энэ ч маш тодорхойлж. Энэ яг эзний
ямар гэрэл юм болоо гэж. Энэ дэлхий дээр байгаа одоо бид нар бол ингээд шууд миний өөдөөс харж байгаа хүнийг би шууд харж чадж байгаа шүү дээ, тий? За шууд бидний хооронд одоо ямар нэгэн хаалт байгаа юу? Юу ч байхгүй. Гэтэл үндэ яг бидний яг энэ харж байгаа гэрэл гэчийг юу бий болгодог вэ гэхээр ер нь миний бас харж мэдснээр нөгөө нэг солонгийн 7 өнгө шүү дээ. Тэд нар бүгдээрээ нийлээд юу болдог вэ гэхээр одоо яг бидний энэ орчинд байгаа яг энэ би нар ямар цаадгүй харж чадж байгаа энэ орчныг ерөөдөө бий болгодог гэсэн. Тэгэхээр тэр бурхан энэ дэлхий дээр хамгийн чухал хэрэгтэй зүйл нь чухамдаа юу байсныг мэдсэн бэ гэхээр тэр бол гэрэл байсан юм а гэж эзэн харуулж. Тэгээ би энийг зүгээр гэрчлэмээр байгаа. Энэ бол эзний гэрэл гэж. Та нар эзний гэрэл гэж хэлэхгүй. Энэ бол эзний гэрэл. Яг хүмүүс та бид амьдрах тохиромжтой яг бидний амьдралын утга учир болсон тэр гэрлийг эзэн бий болгожээ. Энэ гэрэл гэдгийг тодорхойлтыг та нар жоохон ухаад бодоод үзээрэй. Тэ? Би лампны талаар ярьж байгаа юм биш. Нар сарны талаар би ярьж байгаа юм биш. Өөр бурхны хувьд тэр энэ дэлхий дээр одоо энэ дэлхий байтугай ерш огт байгаагүй гэрлийг яасан гэхээр бий болгосон гэж ойлгож байна. Тэр эзэн гэрлийг бүтээгч нэг юм. Өөр түүнээс өөр гэрлийг бий болгосон нэг нь хинч байх. Зарим шашин, зарим урсгал галыг шүтдэг тийм ээ. Гал хараад баярлал, баясаал. Ямар сайхан юм бэ? Галын бурхандаа юм өргөе инээ тэрэ гэл. Гэтэл үүндээ гал гэрэлтүүлж байгаа бүх зүйлийг хэн бүтээсэн? Бидний эзэн бүтээсэн. Бидний бүтээгч бий болгосон. Бидэрт хангалттай нотлохоо байна. Энэ бол эзний үг буюу энэ бол ариун Библи байна гэж хэлж байна. Амен. Гэрэл байгаа учраас харанхуй байдаг гэж. Өдөр байгаа учраас яг уу шүн байдаг гэж. Та нар магадгүй фэйсбүүкээс бас нэг юм жижиг нийтлэлийг өргөд уншсан баг те. Харанхуй гэж байдаг юм. Гэрэл байхгүй тэр орчныг л юу гэх вэ? Харанхуй гэж хэлдэг юм аа гэж. Амен. Муу гэж байхгүй маа. Сайн гэж байгаа. Харин тэр сайныг нь байхгүй бол тэр муу юм аа гэдгийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр бидний эзэн тэр бол бидний төсөөлшгүй гайхамшигтай гэрэл юм шүү гэж би тунхаглахыг хүсэж байна. Амен. Үүн дотор бид итгэлийн амьдралыг ч гэсэн би оролцуул ярихыг хүсэж байна. Тэр юу гэхээр тэр үнэхээр бидний амьдрал гэрэл болж ирсэн байдаг. Би Есүс Христийг өөрийн аврагч хийснээ болгон хүлээн авах үед бидний амьдралыг тэр яадаг вүлээ? Гэрэлтүүлдэг. Бид яг одоо эзэн миний амьдралыг гэрэлтүүлэгч гэдэг тухай ярихдаа би ламп асаасан тухай ярьж байна уу? Үгүй. Нар илүү их миний дээр хурц тусдаг тухай би ярьж байна. Үгүй. Бидний амьдралыг эзэн бидний зүрх сэтгэл рүү илүү тодорхой бодиттой бидний өөрсдөө хин юм бэ гэхэд олж харахад тусалдаг тэр гэрлээ гэж бид нар ойлгож байна. Амен. Бид харанхуйд байсан гэж ярьдаг тийм үү? Өөрөөр хэлбэл юу вэ? Бид эзэнгүй байсан гэсэн. Харанхуйд байсан гэдэг бид нар гэрэлгүй байсан гэсэн. Тэгээ бурхан бол гэрэл гэж хэлсэн. Нэгдүгээр явах. Тэр бол гэрэл юм аа гэж хэлсэн. Бид нар гэрлийн хүүхдүүд юм аа гэж хэлсэн. Амен. Тийм учраас бид нар сүм чуулганд яваад Иесус Христийг таньж мэдээ түүнийг хүлээн авснаас хойш бид өөрсдийнхөө амьдрал ямар гэмтэй юм бэ? Энэ дэлхийн ертөнцийн чи ямар бузар юм бэ гэдгийг бид нар улам илүү яадаг уу? Таньж мэддэг. Тэгвэл эзэн гайхамшигтай тэр гэрлийг бидний амьдрал дээр бий болгосон юм аа. Амен. Та хүнд итгэлтэй байна уу? Бидний эзэн анхны өдөр гэрлийг бий болгожээ. Хоёр дахь өдөр Бурхан усны дундуур огторгуй байж инхүү усыг уснаас салах тугай гэж айлдав. Бурхан ингэж огторгуйг бий болгоод огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Өдөш болоод өглөө болсон нь хоёр дахь өдөр болоо гэж хэлж. Хоёр дахь өдөр эзэн юу бүтээсэн бэ? Тэнгэр огторгуй тийм ээ? Тэнгэр огторгуй. Ер нь тэнгэр гэж юу юм бэ? Жохон багтаа бол би яг нэг тэнгэр гэж байдаг юм байна гэж бодсон шүү дээ. Тэгээ нэг очиод ингээ хурчвал бид нэг юм ингээ хурж үзээд те. Ингээд энэ тааз гэдгээд бид нар хурж үзээд энэ тааз байна гэдэг шиг. Жохон багтаа л тэгж бодож ирсэн. Дэлхий хавтгай юм байна. Тэгээд тэнгэр гэд нэг юм байд юм. Тэгээ очиод тэр нэг тэнгэрт нэг хүрээд үзэх юмсан гэж. Энэ байна уу? Байхгүй тийм. Ерөнхийдөө эзэн тэр дээр байгаа бүхий л яах вэ? Агаар мандал огторгуй бүх зүйлсийг эзэн бүтээсэн гэсэн хоёр дахь өдөр. Тэгэхээр бид эзнийг зөвхөн тэр дэлхийн бүтээгч гэж юу н харж болох нь уу?
Тэгж харагдаж байна өнөөдрийн Библийн ишлэл. Зөвхөн Бурхан дэлхийг л бүтээсэн байна гэж та нар харж байна. Библи Тэнгэр огторгын талаар ярьж байгаа. Одоо галактиктэй нөгөө телевизээр харагдаад эрдэмтэд судлаад байдаг тэр хийж хүрч чадахгүй тийм агуу зүйлсүүдийг эзэн яасан байх нь. Эзэн бүтээсэн байна гэж харж. Ерөнхийдөө олон сайн мэдээ тарааж байхад бид нар олон мухардталтай ер нь толгардаг тийм ээ. За. Тэгвэл та нар одоо бусад гаригуудын талаар юу хэлэх нэ тэрэ хариг аргийнхны талаар та нар юу хэлэх юм гэл те. Баах юм яриад идэг. Гэтэ ерөнхийдөө Библиэлд хүн төрлөختний төлөө гариг ертөнц бий болсон тухай ярьж байгаа. Өөр гариг ертөнцээр амьдрал байна уу, байхгүй юу? Тэнцээ хариг аргийнхан байна уу, байхгүй юу? Бид нар мэдэхгүй. Одоогоор яг хариг аргийнхан байна гэдээ гаргаад ирсэн юм бол байхгүй. Бас байхгүй гэж хэлж байгаа юм зүйлч гэсэн ерхэд бол байхгүй. Тэгэхээр тэр эзэн ямар агуу байдгийг бид нар Библийг унших болгондоо илүү гүн гүнзгий одоо та нар олж мэдж байгаа байхаа гэж ойлгож байна. Амен. Бид нар бол зөвхөн дэлхийн тухай ярьдаг. Зүгээр нэг бороо ороосоо, цас ороосоо, тийм ээ, ийм байгаасаа, тийм байгаасаа бид нар ерөөхдөө их жижигхэн юмд. Яагаад тэгэхээр бид нар хүн учраас бид нар ерөөхдөө өөрсдийнхөө төвшөнд сэтгэж байна л гэсэн. Гэтэл тэр эзэн бидний сэтгэхүй байтгаа тэр бол өшөө илүү агуу дүр нэг юм аа гэдэг Библи бас бидээс гэрчилж байна гэсэн үг. Амен. Та эзнийг тунхаглахыг хүсэж байна уу? Эзэн таны амьдралд өшөө илүү гайхамшиг хийн гэдэгт та итгэж байна уу? Бидний эзэн агуу гэдгийг та хүлээн зөвшөөрч байна уу? Амен. Халелуя Иесус. 3 дахь өдрийн тухайд би та бүхэнд уншиж өгье. 9-13 дээр. Бурхан Тэнгэрийн доорх ус нэг доор хоримтлагдж энэ хуурай газар ил болтугай гэсэнд ёсоор болжээ. Бурхан хуурайг нь газар хоримтлагдсан усыг нь далаа гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Ингээд Бурхан газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо доторх үрээ газарт гөвдөг үр жимс модыг төрөл төрлөөр нь ургуултугай гэж айлтсанд ёсоор болжээ. Газар нь инх ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо доторх үрээ газарт гөвдөг үр жимс модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Өдөш болоод өглөө босно 3 дахь өдөр байлаа гэж хэлж. 3 дахь өдөр эзэн хуурай газрыг далаа тэнгисээс тустай болгосон. Газрыг бий болгосон. Үүн дотор эзэн үрт ургамал бүх зүйлийг яасан гэж бүтээсэн гэж хэлж. Эзний бүтээлүүдийг тунхаглаж яхад биднэрт маш гоё санагддаг нэг бахархмаар санагддаг нэг зүйл нь юу вэ гэхээр эзэн эдгээрийг юуны төд бүтээж байгаа. Миний төлөө гэж хэлэхгүй. Бидний төлөө тэр эмх зэгцтэй тэр агуу тэр сайн эзэн тэр гэрлийг бий болгож бидний амьдралыг гэрэлтүүлэгч нэгэн эдгээр зүйлсийг бидний төлөө маш нэгт нямбай бүтээсэн байна. Амен. Данч ерөөдөө монголчууд бид нар өөр одоо энэ шаманизм гэж байгаа юм л да нөө бөө мөргөл те. Сая 5 дахь өдөр мөнхөд дарахлагч. Тэгэхээр өмгөөлөхгүй буюу ерөөдөө бидний итгэл бусд шашнаас ямар ялгаатай юм бэ гэдэг талаар ахлагч нарт маш хэрэгтэй хичээл орсон байна. Ерөөдөө энэ бөө ганцхан Монгол байдгүй гинэ. Ерөөдөө бүхэл газар байдаг гэж. Яагаад тэгэхээр энэ гайхамшигтай тэр нэг бид нар таньж мэдхэд бол эхлээд яадаг вэ гэхээр байгальтайгаа танилцдаг. Тэр байгаль ямар гайхамшигтай, үр тургамал ямар гайхамшигтай шимттэй те цаг үлрэл ямар гайхамшигтай юм бэ гэдгийг бид нар харахтаа энэ бөө мөргөл ерөөдөө бий болсон байгаа байхгүй те. Энэ ямар нэгэн учир шалтгаан байна. За энэ уул агаа бол эзэнтэй л байж таараа те. Одоо тэрийг бид юу гэж нэрлэдэг вүлээ? Савдаг гэж нэрлэж байгаа шүү те. За энэ сайхан уул бол энэ одоо эзэнтэй л байж таараа. Тэр нь бол юу вэ? Энэ бол савдагтай л байж таараа. Гэх мэтчлэн эдгээр зүйлсүүдээс яасан бэ гэхээр энэ бөө мөргөл энэ шаманизм гэдэг чинь ерөөдөө бий болсон. Тэгэхээр эдгээр зүйлс бидний төлөө өгөгдсөн, миний төлөө зориулагдсан, эзэн надад бүтээгч өгсөн юм а гэдгийг харахаас илүүгээр энэ дэлхийн харанх үед байгаа эзнийг одоо тий харахгүй байгаа сохорсон тэдгээр хүмүүс яадаг вэ гэхээр бүтээлийг нь бүтээгч мэт шүтдэг. Нөгөө гой сайхныг нь харахтаа баясахтаа нөгөө гой сайхнаа л яадаг вэ? Шүтдэгэ гэсэн. Тэгэхээр энэ буруу. Нөгөө нэг 2 дугаар хууль дээр юу гэжсэн байдаг вүлээ? Бурхан бол хартай гэж хэлсэн байна. Тийм үү? Та нар усны доодох, тэнгэр дээд ямар ч зүйлсийг хэлбэр төрсөн юу гэж хэлсэн? Битгий өөрсдийн гараараа хий. Тэгээд өөрсдийн гараараа хийсэн юм а та нар битгий юу гэж хэлсэн? Шүтээдэ гэж хэлсэн. Яагаад тэгэхээр би бүтээгч юм аа. Бүтээгчээсээ илүү бүтээл нь алдрыг авах уу? Үгүй гэж хэлсэн Библиэлд. Тэгэхээр
эдгээр зүйлс бол та бидний төлөө өгсөн юм шүү найзтай. Бид нар энэ зүйлстэй ч гэсэн эзэн бид нар үргэлж талархаж амьдрах хэрэгтэй тийм. Манай нөгөө нэг улсын их хурлын эмэгтэй гишүүн байгаа шүү хэн билээ нөгөө ойнгонд ороод байгаа хөрхий. Бороо ордог тий өвс ургадаг өвс тий мал өвс иддэг уул нэг үний юм яриад байгаа шүү дээ хөрхий тий. Тэгээ бид нар махыг иддэг гэдэг сүү гардаг ингээд айгуу хөрхий юм яриад байгаа. Тэр чинь яг л үнэн л юм яриад байгаа байхгүй юу? Миний зүгээр харж байгаагаар тий. Тэгээ бурхан яг биднийг бэлэгт тий хөрхий яа бити бичээр бэлэгт тухай тэгээд байгаа шүү дээ. Яг л үний юм яриад байгаа. Бурханы бүтээлийн талаар тий. Яагаад тэгэхээр бурхан яг л үүний төлөө бидэнд зориулж бүтээж өгсөн байхгүй юу? Үүрт ургамал инээ тэрээд зүйлсээ чинь тийм үү? Гэтэл үүнийг нь бид нар жоохон шүтээд яваад байвал буруудаж гинаа л гэсэн. Тэгээ 3 дахь өдөр эзэн юу бүтээсэн бэ? Газар усыг салгаад тэрдээ тэн дээр ургах бүхий л үрт ургамал тоосоо гөвдөг инээ тэр өөрсдөө тэд нар чинь дахиж үржих те боломжтой байгаа байхгүй. Одоо ингээд манай энэ замчдын гудамыг харахаар яг энэ модтой айдахын тэнд ингээд байшингуудын доор ингээд ургаад байгаа шүү дээ. Үрээ цацаал энэ тэнд авчаал манай байсаг нураачих гал одоо энэ талаар шаги хэцүү шүү дээ ингээд хамаг хундаа мундаамын чинь цоо хатгаж гарч ирээл. Тэгэл энэ ч бол хоёр модоос нь үнцээр нь суулсан чи дахиад ургацсан байлаа айгу ядаргаатай. Тэгээ энэ зүйлсүүдийг ерөөхдөө бол бурхан бүтээсэн байна гэдгийг Библи бидэрт маш тодорхой хэлж байна. Бурханы энэ гайхамшигтай бүтээгч чанарууд бидэнд түүнийг улам илүүхээр тодорхой илтгэн харуулж идэг. Тэр бидний эзэн бол бүтээгч гэдгийг улам илүү мэдрүүлж байгаа. Гэхдээ зүгээр нэг бидний өмнө байгаа нэг шавар баримл бол бурхан биш юм аа гэдгийг илтгэж байгаа. Тэр шавар бидний төлөө юу хийсэн юм бэ? Тэгээ үрт ургамал ургуулж өгсөн юм уу? Тэр гуйлан тэр хиймэл шүтэн бидний төлөө юу хийсэн юм бэ? Гэхдээ юу хийх гээд байгаа юм бэ гэж тийм. Бид эзний гайхамшигтай бүтээж мөн чанараас түүнийг улам илүүх таньж мэдж байгаа байхаа гэдэгт итгэлтэй байна. Амен. 4 өдрийн тухай би та бүхэнд Библиэс уншиж өгье. Тэгээд бурхан өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр окторгойд гэрэлтүүлэгчид байх болтугай. Эдгээр нь тэмдэг улирал өдөр жилийн тулд байг. Тэнгэр окторгойд гэрэлтүүлэгчид байж газар дэлхийг гийгүүлэг газар айлцсанд ёсоор болжээ. Бурхан өдрийг захируулахаар нэг том гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгоо. Бурхан тэдгээрийг газар дэлхийг гэрэлтүүлэхээр тэнгэр окторгойд тавьсан нь өдөр, шөнө хоёрыг захируулах бас гэрлийг ханхуугаас салахын тулд ажгүй. Эдгээр сайн босныг бурхан харлаа. Өдөш болоод өглөө босно 4 дахь өдөр байлаа гэж хэлсэн. Амен. Эзэн 4 дахь өдөр яажсан мэ гэхээр одоо нэг яг бодтой тэ нар сар яг од гариг тэр эргэсийн талаар энэ чинь эзэн тодорхой ярьж байгаа. Тэгээ мөнхөдөр ахлагч ингэж хэлсэн л дээ. Би тэр хичээлийг үзнээс хойш бодын шашныг бүр өстө дургуурээд байна гэж хэлсэн. Яагаад вэ гэхээр бодын шиш ерөөсө бүх юмыг авсан байна гинэ. Өгөөс ч юм аваал тийм ээ. Тэндээс ч юм зурхаагч аваал энэ манайх юм аа гэж хэрэгтэйг нөгөө айгүй юм имиж бүрдүүлээд нь шүү дээ. Одоо энэ бодын шишин гэдэг зүйл амар нэг юм их зүйлсүүдийг авцсан. Тэг чи одоо Монголд яг ямар бодын шишин байна вэ гэсэн чинь холион бантан. Одоо нөгөө холион бантан чи бүр яг нөгөө Монгол ёс заншил уламжлалтайгаа бантагнаад тийм ээ. Баах юмтайгаа бантан болсон байна гэсэн. Тэгээд нөгөө яг манай Монголын ард түмэн яг бодын шишин яг юу гэдээ ойлгохгүй байгаа нь бол хөргий аргагүй. Яг яах гээд байгаагаа мэдэхгүй. Дээрээс нь мохор сүсэг те хүний санаа зовнилж сүлээ мохор сүсэг болооч гих мэтчлэн байна. Тэгэхээр бурхан 4 дахь өдөр эдгээр зүйлсийг бүтээсэн нь эзэн бүр маш тодорхой байсан. Хүн төрлөختөн цаг хугацаа, өдөр хоног, өдөр шөнө эдгээр заагуудыг өөртөө ялгаж мэдхийн тулд бурхан эдгээрийг гэрэлтүүлэгч нарыг яасан гэж байна. Бидэнд бий болгож өгсөн юм аа гэж хэлж байгаа байхгүй. Яг энэ чинь нөгөө юу байхгүй юу? Цорхой. Бид нар нөгөө нэг Мэндэлсний баяраар драм хийдэг шүү дээ. 3 мэрэгэн гэлт те. Тэгэл янз бүрийн одыг хараа шинждэг хүмүүс байдаг үстэй. За яг энэ чинь ингээ бий болно гэж. Тэгэхээр эн чинь ерөөхдөө бид хүн төрлөختөн өөрсдөө тэнгэр окторгоотойгоо харилцаад одоо магадгүй өнөөдрийн бий болсон одон орон судлал цаг агаар тийм ээ. Одоо энэ он цаг хугацаа бүгдийг нь бид тодорхойлдог болсон гэсэн. Гэтэл буддын шиш яасан бэ гэхээр зурхай хүртэл яасан. Өөрсдөө аваад тэгээ өөрсдийн нэг юм арга билгийн зурхай гэдэг нэг юмыг бидэнд яадаг вүлээ танилцуулаад ингээд эний тэрэ ингээд явж байна гэсэн. Гэтэл өндөө зурхай чи шашин юм уу? Үгүй. Өдөр хоногийг таньж мэдэх нь бидний амьдрал шашин ерөөдөө өнөөдөр энэ цаг мөчид болсон байна гэсэн. Гэтэл үүнийг бурхан бидэнд юуны төлөө бүтээж өгсөн Библиэлд маш тодорхой байгааз бас л та бидний төлөө. Бид өдөр хоногийг ялгаж шинжиж цаг агаар гэж гисэн бид нар тгий шинждэг үстэй тий. Нар сайхан
Тэ баруун талдаа сайхан ингээл улаараа л ирэх. За маргааш сайхан дулаах өдөр болох нэ гэж мэдчихэж байгаа тийм үү. Тэгээ яаж бид нар тэрийг мэдж байгаа гэхээр тэр түүний цаана тэр үүл байгаа бол тэ тийчээш ерөнхийдөө сэрүүн ч юм уу бороо орох ч юм уу нэг магадлал байгаад яг тэнгэр цэв зэлэг байгаа учраас тэр нар чинь улаан ерөнхийдөө цаанаа жаргаж байгаа байхгүй. Тэр энэ гих мэтсэн зүгээр нэг наад захын анхан шатны юмнуудыг бид нар ерөнхийдөө байглаа бид нар хараад мэддэг. Ялангуяа манай монголчууд малчин ард түмэн бид нар бүр илүү тодорхой мэддэг тийм манай сайхан малчууд бол илүү сайн юмнуудыг мэдчихэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр эн чинь шашин биш юм аа. Буддын шашинч биш юм аа. Ерөнхийдөө бурхан та бидэрт цаг тооллыг аюул олон зүйлсүүдийг тодорхой мэдүүлэхийн тулд бидний төлөө бүтээж өгсөн түүний дөрөвд өдрийн бүтээл юм аа гэдгийг бид нар яаж юм олж харж чадж байна гэсэн. Амен. Тэгэхээр та бүхэн эндээс тодорхой зүйлсүүдийг сурж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Нөгөө цагаан сар болохоор л тэ мөрөө гарах хэвээр ч юм уу, ёсгүй ч юм уу, яач хэвээр юм, их ч хэвээр юм гэдэг бид амар их асуултууд ерөөдөө гарч ирж байна. Зургаач бол лам биш байх. Бид өөрсдөө шинжиж болгон цаг тоолол бидэрт маш тодорхой байдаг. Үүнийг бол бурхан бүтээсэн юм а гэж хэлж байна. Амен. За, цаашлаад. Бурханы 5 дахь өдрийн бүтээл. Бурхан шунган шумбагч, амьд биетээр уснууд цалгиулт тугай, бас шууд, газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгын мандал нис түгэ гэж айлдав. Ийхүү бурхан далай тэнгисийн аврах том амьтад ба уснаа шунган шумбагч, амьд биетийг төрөл төрлөөр нь бас альва жигүүртэн шуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг бурхан харлаа. Бурхан тэднийг ерөөн үржиж олширцоог, далайн тэнгисийн усанд дүүрцгээг шуудч газар дэлхийд оширцгоо хэмэв. Өдөш болоод өглөө босно 5 дахь өдөр байлаа гэж. За нөгөө нэг амьд биетэй усан доорох тийм ээ. За агаар дээр нисэх эдгээр бүх зүйлсүүдийг хэн бүтээсэн гэж. Эзэн бурхан бүтээсэн гэж хэлж байна. Одоо ерөөхдөө шинжлэх ухаан маш гайхамшигтай болж байгаа. Бид нар аль болох далайн гүн рүү бол метр ойртой л байгаа тийм. Тэгээ ер нь далайн гүнд та нар саяхны судалгаа нэг фэйсбүүк дээр тавьсан байсан харсан уу? Амар эмгэнэлтэй юм боллоо гэсэн яасаа гэсэн. Далайн гүнээс ховонцор сав болцсон гэж. Нөгөө дэлхийн нөгөө хог хаягдaltaй. Тэр чинь живжиж байгаа юм шиг өөрхөд доош яваад байгаа шүү дээ нөгөө ховонцор сав энэ тэр. Тэр далайн гүнийг судлах болгонд бид нар нээ илрүүлж чадаагүй байгаа. Тэр амьтад түүний дор бас байсаар байгаа. Мэдгүй. Далаа байхын тулд тэр загас жараханууд байдаг ч юм билүү? Юуны тулд гэдгийг бид нар мэдгүй. Ямар ч байсан бид нар Библиэс юуг илүү их олж мэдэж чадж байна гэхээр бурхан тэднийг бүтээсэн юм байна гэж хэлж байна. Бурхан тэднийг бидний төлөө бүтээсэн юм байна гэдгийг бид нар мэдэж байна. Монголчууд унлаг, ачлганда тэмээ, үхэр, адуу зэргийг бид нар гаршуулсан байдаг тийм ээ. Яг тэгэхээр бид нар тэнийг захираад өөрсдийнхөө ахуй амьдрал бид нар хэрэгжилж байна гэсэн. Яг үүний төлөө л эзэн яасан. Мал амьтдыг бидэнд бүтээж өгсөн гэсэн. Заримдаа энэ дэлхий дээр мал амьтдыг буюу бурхны бүтээлийг шүтэж байгаа тохиолдол бас байна. Энэ итгэг ахуулаад энэ итгэгч одоо юу вэ? Үхрийг шүтээд байдаг үлээ. Үхрээ алахгүй, идэхгүй хөр гэдэг. Үхрүүд нь замаа тагилчаад босдгоо ийм их зантай. Мал хүртэл их зантай болтол шүтээд тахтай явах хэрэгтэй ер нь тий. Манай монголчууд бол юу гэдэг вүлээ? Молор ирдэ юм аа гэлэх тий. Яг уу сайхан мэдээж хөндлөж болох бах тий. Биднийг дайн тулаан цөөн цагт инээ тэрэгээд за бас нэг юм бидний зөрчилдөр нэг хөндлөх дээдлэх нэг юм байгаад. Энд нөгөө бурханчны шүтэх талаар яриаггүй шүү дээ. За яг уу дуртай байж бол монголчууд морой сайхан одоо хайрладаг тийм ээ, хамгаалдаг нэг юм эвтэйхэн харьцдаг байж бол. Гэтэ яг шүтэх түнд мөргөх талаар одоо бол ерөөсөө ингэ те янз бүрийн сувраг мургах хөшөө баримтал босгох талаар бол энэ бол буруу. Энэ бол маш буруу зүйл. Яг л нөгөө нэг эзний хэлж байгаагаар яг нөгөө дүрсийг нь хийгээд байгаа бох те. Морины толгой молгойг ингээл хийгээл бид нар яг шүтээд байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр энэ бас яг юуны төлөө бидэнд бүтээгдсэн бэ гэхээр бурхнаас бидэнд өгөгдсөн эвэл байна гэдгийг маш тодорхой хэлж байна. Амен. 5 дахь өдөр эзэн бүх амьтдыг бүх загас жарахаа тэр далайн гүнд байгаа бидний нүдэрээ харж байгаагүй тэр зүйлсүүдийг бурхан бүтээсэн байна гэдгийг бид нар Библиэс мэдэж харж чадж байна. За дараачих бурхан газар дэлхийн амьд биетийг төрөл төрлөөр нь буюу мал адгуус
мөлхөгчд газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь гартугай гэж айлцсанд ёсоор болжээ. Бурхан ийхүү газрыг зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь мал адгуусыг төрөл төрлөөр нь газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Эдгээр нь сайн байсныг Бурхан харлаа. Тэгээд Бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адил хүнийг буй болгоё. Тэгээд тэднэр далайн загас, огторгын шууд, мал адгуус бүх газар дэлхий газраар мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг өрөөж, үржиж, олширцоог газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмсцгээг далайн загас, огторгын шууд хийгээд газар дээр мөлхөгч амтан бүхнийг захирцгааг гэв. Бурхан үзэгтэн газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг үрээг өвдөг үр жимс мод бүгдийг би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Газар дэлхийн зэрлэг амьтад бүхэнд огторгон шууд бүхэнд газраар мөлхөгч бүхэнд амьтай амьсгалтай бүхэнд өвс ногоо бүгдийг хоол хүнс болгож өгье гэсэнд ёсоор болжээ. Өөрийнх нь бий болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод өглөө болсон нь 6 дахь өдөр болоо гэж. Амен. Эзэн 6 дахь өдөр өөрийнхөө дүр төрхийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүнийг бий болгосон. Амен. Энэ дэлхий дээр магадгүй энэ гариг эрхэсдэр хэрэг хариг аргийнхан ч гэж байгаа бол би хэлье. Эзний дүр төрхөөр бүтээгдсэн хүнээс өөр амьтай нэгэн байхгүй маа. Бид бол эзний дүр төрхөөр бүтээгдсэн, бид бол үн цэнтэй нэг. Амен. Бид нар яагаад бий болсон юм болоо? Би хийм болоо гэл зарим хүмүүс нэг заяандаа гомдоод, зарим нь айгүй хэцүү амьдрал хэцүү байна инээ тэрээс та утга учиргоо зарим нь амиа хорлоод инээ тэрэ гэж. Хүн төрлөختийн талаар Библиэр юу гэж хэлж байгаа юм гэхээр бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Бид амьтай, түүний амин амьсгалаар бид нар ам орсон. Түүний гэрлээр бид гэрэлтэж байгаа. Ийм сайхан ерөөлтэй хувь тавиланд төрсөн хүмүүсээ гэж бид нар өөрийгөө ойлгох гэсэн. Амен. Энэ дэлхий дээр утга учиргүй төрсөн хүн гэж нэг ширхэгч байх. Бурхан бүх хүн төрлөختөн утга учиртай бүтээсэн гэдэгтэй байна. Хажуу наанаас та Бурхан танд хайртай гэж хэлэхгүй. Бид үнэхээр Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар эзэн ямар их ерөөлийг бидэнд өгсөн юм бэ? Бид нар хүн байхаар Бурхан ямар их хувь тавилан бидэнд сойрхсон юм бэ? Эзэн үнэхээр маш их талархахыг хүсэж байна. Эзэн үнэхээр Бурханы ерөөл дотор бид нар энэ амьдралдаа маш гайхамшигтай мэдрэмжүүдийг бид нар түүнээс авдаг. Амен. Энэ бол би үнэхээр хайр гэж хэлмээр. Хайр. Гурван төрлийн хайрын талаар бид нар ярьж тэ. Агапе хайр, фило хайр, эрос хайр. Аль аль нь бид хүн төрлөختөн би хүн болсон ямар их утга учиртай юм бэ гэдгийг бидэрт дэндүү сайн мэдүүлж өгдөг. Ант нөхдийн хайр, ах дүүс нь бие биенээ хайрлах хайр. Эрэм хоёр бие биенээ хайрлах хайр, гэр бүл болоод хамтдаа амьдраад үр хөвгтөө өсгөн босгох энэ гайхамшигтай хайр. Та нар бүгдийг мэдэрсэн биз дээ. Энэ утга учир байдаг уу? Байдаг. Үнэхээр их утга учиртай. Эцэст нь бид нар Бурханы хайр буюу агапе хайрыг түүнээс мэдэрсэн. Болзолгүй, нэхэлгүй, ялгаргүй, ариун төгс хайрыг бид нар түүнээс мэдэрсэн. Учир нь тэр хайраа эзэн бидэнд мэдрүүлэхийн тулд биднийг хүн болгож бүтээсэн байхгүй. Үнэхээр та эзний тэр агапе хайрыг мэдэрч байгаа бол та эзний зорилгын дагуу амьдарч байна гэсэн. Тийм учраас бид нар яах гэж бусдад сайн мэдээ тунхагладаг юм бэ? Эзэн чамайг бүтээсэн тэр чиний бүтээгч юм шүү гэдгийг бид нар мэдүүлэхийн тулд тэр агапе хайраа эзэн өөрийн тэр гайхамшигтай золиостой хайраа бид хүнд мэдрүүлэхийн тулд эзэн бидийг бүтээсэн юм шүү. Цор ганц эзэн байдаг юм шүү. Цор ганц аврагч байдаг юм шүү. Цор ганц бүтээгч байдаг юм шүү гэдгийг бид нар бусдад тунхагладаг. Амен. Тэгэхээр бид бол үнэхээр эзнэр гайхамшигтай өрөөгдөж энэ дэлхий дээр утга учиртай амьдрахын тулд бид түүгээр бүтээгдэжээ. Амен. Бидэрт энэ дэлхий дээр байх нэг үүрэг оролцоо байна. Тэр юу вэ? Энэ дэлхий дээр байгаа бүх зүйлсийг зөв зүйтэй захиран зарцуулах. Ургамал амьтдын хувьд хүртэл ярьсан байх шүү. Бүгдийг та нар юу гэж хэлж байна эзэн? Хэрэгэл гэж хэлж байгаа байхгүй юу? Тэ? Одоо энэ чинь нөгөө жишээг ярил тийм шүү дээ. Бид нар нэг учиргүй өвс идээд явах нь хайшин тэ. Гэхдээ өвсийг яаж гинөө? Мал идэж чинь. Тэгээд бид нар махыг идэж чинь.
Бүх зүйлийг эзэн ийм гайхамшигтай нарийн төлөвлөгөөтэйгээр эзэн та бидэнд зориулж өгсөн байна гэсэн. Гайхамшигтай. Эзний ямар гайхамшигтай түүний төлөвлөгөө ямар агуу юм бэ гэдгийг та нар ерөөхдөө олж харж чадж байна. Амен. Заримдаа өвчтөе хүүхдүүд байдаг. Өвчтөе хүмүүс ч гэсэн байдаг. Ямар хэцүү хувь тавилан юм бэ? Дөнгөж төрөөд энэ хорвоог орхидог бас хүмүүс ч байдаг. Эхнэр бит хоёр бас ярьж ирсэн. Дөнгөж төрөөд нас орж байгаа хүүхдүүдийн талаар бид нар юу ярих юм бэ? Өвчин зовлонгийн тухайд бид нар юу ярих юм бэ нэ? Би нэг л имийг дотроо боддог. Эзэн зөвшөөрсөн л тэр ерөөл. Тэр ам. Энэ бол эзний ерөөл юм аа гэж бид нар олж харж чадчих. Түүний нууцуд, түүний хүсэл төлөвлөгөөнүүдийг яг үндэ бид нар мэдгүй. Энэ гаригдлыг хийсэж гарч чадахгүй байхад тий. Эзэн өшөөл юуг сан сэтгэж бидний бүтээснийг үндэ бид нар мэдгүй. Ямар ч байсан тэр бүтээгч юм байна. Тэр бидний аврагч юм байна гэдгийг л өнөөдөр Библи бидэрт маш тов тодорхой нарийн харуулж өгч байна. Амен. Та бүхэн эзэн бурхны талаар бусдтай хуваалцахдаа түүний бүтээлч мөн чанарыг заавал хэлж өгж байгаарай заяа. Бурхан бидний бүтээгч юм шүү гэж. Тэрнээс биш бид нар ямар нэгэн шашин хаанаас бид нар бий боснооч мэдгүй төөрөлдөж харанхуйд явж байгаа хүмүүс бид нар биш байхгүй. Бид нар уг гарлаа мэдчихээн. Бид нар сармагчингаас биш. Бид нар ямар нэгэн тоосон цороос биш. Харин бид нар гайхамшигтай агуу бүтээлч бурхны төгс төгөлдөр төлөвлөгөөн дотор бий болсон хүн төрлөختийн юм аа гэдгийг бид нар мэдж байна гэсэн. Үүнийг ч гэсэн бид нар бусдад тунхаглан гэрчлэх боломж бидэрт байна гэсэн. Амен. Тэр эзэн бүх зүйлийг мэдж байгаа. Тэгээ бид нар өнөөдөр тэ энжекч маань 10 хуулийг сайхан хэллээ. Амралтын өдрийг ариунаас агч хийдэх хуулиулээ. Дөрөвт хууль шүү дээ тий. Та дөрвийн тоог мэдхөө. Ингээд нэг ингэдэг шүү дээ. Загалмай байдаг байхгүй. Хэрвээ та нар тархиндаа төсөөлвөл дөрвийн тоог төсөөлөөд амралтын өдөр за загалмай за дөрвийн тоо гэдээ ерөөхдөө дөрөв дэх хууль нь амралтын өдөр юм байна гэд бид нар чиглэж байгаа юм амархан бас зөө тогтол байна гэсэн. Тэр амралтын өдрийг ариунаар сах гэсэн байдаг. Өнөөдөр энэ чинь Эхлэл номын 2 дугаар бүлгээр ингэж хэлсэн. Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийхүү гүйцээ. 7 дахь өдөр гэхэд бурхан хийж байсан ажлаа гүйцээгээд хийж байсан бүх ажлаасаа тэрээр 7 дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаа энэ өдөр амарсан тул бурхан 7 дахь өдрийг өрөөж ариун болгоо. Эзэн бурхан тэнгэр газрыг буй болгосон уг сурвалж ийм байна гэж хэлсэн. Амен. Яг энэ хэсэгт хэлэгдэж байгаа Библиэр бичигдсэн зүйлсийн тухайд гэвэл бид нар тов тодорхой хэлж чадна гэсэн. Өөрөөр хэлбэл Библиэлд бичигдсэн хүрээлний тухайд бид нар эзнийг ерөнхийдөө тодорхой харж чадж байна гэсэн. Бурхан өөрийгөө бид нар таниулахын тулд эдгээр бичвэр, эдгээр түүхийн 5, 6, 7 өдрийн түүх нь бид Бурханыг таньж мэдгэд дэндүү хангалттай учраас эзэн бидэрт эдгээр зүйлсийг л бичсэн гэсэн. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл хэрвээ шаардлага байсан бол энэ дээр бичснээс ч илүү олон нарийн зүйлсийг эзэн бичих боломжтой байсан. Гэхдээ эзэн бичээгүй. Эзэн хангалттай гэж бодсон учраас энэ Эхлэл номын 1-р бүлэг, 2-р бүлгийг бүтээлийн тухайд эзэн бидэрт сорьгосон байна. Амен. Олж харахтаа үүний дотор л олж харж. Гэхдээ эзэн нэг 2хан бүлгийн дотор л багтах тийм өчүүх нэгэн гэсэн үг биш байх нь шүү дээ. Амен. Энээс илүү эзэн өөр юу бүтээснийг бид нар мэдэхгүй. Өөр гариг дээр өөр ямар амьдралыг эзэн бий болгосныг бид нар мэдэхгүй. Хүн төрлөختөн өөрсдийнхөө тухайд бид хаанаас бий болсон юм бэ гэдгийг бид нар ариун Библи эзний үгнээс тодорхой мэдэж авч чадчихна гэсэн. Амен. Яагаад бид нар амралтын өдрийг ариунаас ахтын бэ? Библи хэлж байна. Эзэн 6 өдрийн турш бүх зүйлийг бүтээгээд тэр бүтээсэн бүтээлээ эргээд харахад нин сайхан байжээ гэж. Эзэн сэтгэл хангалуун байсан. Амен. Тэр эзэн маш их баяр багталтай байсан. Хүн төрлөختнийг харахтаа, өөрийнхөө дүр төрхөөр бүтээгсэн та биднийг харахтаа эзэн яасан байх нь? Маш их баяр жаргалтай байсан. Тэгээд тэр 7 дахь өдрөө амраад 7 дахь өдрийг юу гэж хэлсэн? Өрөөгөөд ариун болгосон гэж хэлсэн. Амен. Та яг энэ ишлэлд итгэж гин үү? Тэгээд бид нар яг яаж болно л да. За бүхэл өдөр адилхан заавал 7 дахь өдөр гэж те. Бид нар хагас сайн гэснээр 7 дахь өдөр юу шилдэг вүлээ? Бүтэн сайн гэж нэг арай нэг илүү нэг юм бодогдоод байгаа тийм үү? За Библиэр хэлснээр бид нар юу гэж итгэж болох нь вэ гэхээр амралтын өдрөө ариунаар сахиад эзэн бурхандаа ирээд түүнийг магтаад түүний үгнээс суралцж байгаа бол эзний өрөөл таны дээр илүү байна шүү гэсэн үг. Ойлгомжтой. Яг нэг за пастораар залбируулвал арай илүү байж магадгүй гэсэнтэй жоохон жишигдэж байгааз бүтэн сойдр бол арай онцгой өдөр юм байна. Энэ бол
ариун өдөр юм байна. Энэ бол ерөөлтэй өдөр юм. Энэ амарсан өдөр юм байна гэж бид нар олж харж чадж байна. Яг тэгж байна гэсэн. 10 хуулийн тухайд гэвэл дөрөвдөгтөр эзэн амралтын өдрийг ариунаар сахих гэж хэлсэн. Яг тэгэхээр биднэрт амралт хэрэгтэй байдаг. Амралтын өдөр байгаагүй, ерөөсөө өдөр байгаагүй бол бид ер нь улаан мөнгөний хойноос ерөнхийдөө бол энэ хариу ууц нуруугаар нь хууртал явах хүмүүс юм байна гэж ойлгогдож байна. Боломжтой байвал бид нар яваад ах юм. Яаж нэг амралтын өдөр байдгийг ер нь тийм ээ. Тэгээ түүний ерөөл магадгүй энэ ч биш магадгүй. Энэ бол амралт. Тийм ээ. Хүн байндаа энэ чинь нэг амрыг даа гэж тийм. Тэгээд сая би их бардам явсан. Гэр бүлийнхэнтэй уулзахаар болов. Тэгээ ах их нартай би очиж хэлсэн. 15 ил турлаа штэ 2 сарын дотор. Амар бахархалтай очиж байгаа байхгүй. Өө би өстө амар 15 ил турлаа. Би өстө гоё болцсон байна уу, яасан байна уу, ийсэн байна уу гэсэн чи би загнуулсан. Чи ч одоо мэдрэл юм уу хайш. Наа чи ерөөсө бахархаад ах зүйл биш ээ. Тэгээ би хэлсэн баг. Би ингээд сүүлийн үе нэг л залхуу болоод байна. Ерөөсө хийдэг юм аач хиймээргүй байна. Аваа тавилга мавилга хийчдэгээс одоо яа гэд нэг шөрөв нэхээр миний тархин зүр толгонд орохгүй байхгүй. Тэгэхээр ийм байна, тийм байна гэж. Ер нь бол тамирчид хүртэл нэг жин хасахтаа нэг 3-4 ил хасд юм аа. Нэг дор, тийм ээ. Тэгээд тэрнээс дээш хасна гэвэл нөгөө эмчнэр зөвшөөрдгүү гинэ. Яг тэр бүр амар биеинд муу учраас зөвшөөрдгүү гинэ. Тэгсэн чи ингээ 15 ил хассан. Тэгээд чи зүгээр гэл ингээд бодож байгаа боловч наа чи бодоо болцсон байгаа. Чи өөрийгөө мэдэхгүй байна. Ямар ч тэг шимт хижээл одоо чамд юу ч байхгүй чи баг эмнэлэг твтэх тухай намайг надад ярьж зөвлөсөн л амар их юм инээ тэрэгэл ерөөхдөө ярьж. Тэгэхээр бид нар өөрөө ихгүй тэгдэгт яг ингээд нэг бие сүлдээл ядархаар гэх юм нэг мутахгүй болоод идэгт ингээл нэг юм гоё юм байхаа болоод дуу дуулсан ч мөрөөд байгаа юм шиг ингээл нэг болоол ингээ те найр утгагүй санагдаал сүүлийн үед би одоо нэг юм ядраад байгаа юм байна л да ямар ч баяр ингээ утгагүй санагддаг те том болохоор бас тэгдэг шин цагаан сар шинэ жил вэ нэг юм төгтөө юундаач баярлаад байдгийн тэгэл нөгөө болж л байдаг төрсөн өдрүүд те нэг их биевиндээ баяр хүрхийн тэгэл болж л байдаг шүү дээ ер нь те юундаа баярлаад байд юм болоо гэж яг бид нар эрүүл байгаад амраад яг нөгөө нэг бурхны нөгөө миний надад бүтээж өгснөө бие зогс дотроо бид ингээд нэг байвал бид нар юмыг илүү утга учиртай мэдэрдэг юм байна л да ажил хөдөлмөрөөр хийхдээ ч гэсэн нэг юм ирч хүчтэй те тэгэн чи Бацуур гэдэг нөхөр худлаа цээжэд дэлдээд яваадсан чи их буруу байгаа юм байлээ одоо таргалт юм уу яа. Тэгэхээр энэ бол эзэн ерөөжээ гэдэг бол энэ амралтын тухай бол яг илүү тодорхой хэлж байна гэж хараад байгаа. Амралт бид нар хэрэгтэй гэж тийм үү? Яг жилийн өмнө би та нарт нэг амралтын амрах тухай номлож ирсэн та нар санаж байна уу? Та нар нэг гоё мишээгээл те амар гэж хэлсэн чинь. Бүтэн сэдвэр баг ирэхгүй байж болно гэж хэлсэн үү яасан те. Яг энэ 100 бас одоо ирж ин те бид нар бол зундаа сайхан өвлөж байна одоогийн байдлаар. Гэтэ удахгүй зундаа сайхан зунших бахаа гэдэгт итгэлтэй байна. Эзэн сайхан хээрийн ургамал ногоо бүхний бүтээсэн цаг агаар удирлыг эзэн мэдээж бий болгосон. Энэ зүүн ч гэсэн би та нарыг бас илүү сайхан амраасаа гэж өрөөж байна. Яв. Тэ? Явах очих газар байдаг юм бол дахиад оч. Сайхан амар, эмнэлэгт хөвтөө заа юу. 7 хоног эмнэлэгт хөвтөө тариамаараа хийлгүүл амрах ингээд юм боломж явж ирэхэд амар. Тэгээ би ч гэсэн нэг эмнэлэгт хөвчмээр л ер нь. Бас хөвцний дараа ямар мэдрэмж байдیں۔ Тэ? Шууд нэг гараад барилга барьчих юм билүү. Нэг ирч хүчийг авъя гэж бас бодож байгаа. Тэгэхээр бид нар чи нөгөө нэг тэг ингээд нэг бензин дуусчаа нөгөө нэг ингээд нэг юм явахгүй юм явуулах гээр явахгүй шүү дээ тий. Тэгэхээр итгэлийн ахын төсөр бид нар ч гэсэн ерөөхдөө цуглаанаас ч гэсэн 7-8 сарыг бол амрааж байгаа шүү дээ. Нэг цөмөргөл байхгүй, өглөөний залбирал байхгүй, нэг юм лай болоод байхгүй тий цуглааны үйл ажиллагаа гэдэг. Яг хуу наадам амралт энэ тэр нь сайхан амралт руугаа л ерөөхдөө болдог. Гэтэ бүтэн сойдрыг бол яах вэ? Ирнэ гэсэн үг шүү дээ тий. Та яач вэ гэсэн чи ариунаар сахиж байна гэртээ зүгээр ялхаагаад ээж ивэл болохгүй шүү дээ тийм ээ. Ирж ариунаар сахих хамтдаа байж ариунаар сахих талаар ярьж байгаа шүү заа ёо. Тэгэхгүй гэр орондоо байгаа дайв. 2 сарын турш 7-8 сар тийм ээ. За тэгэхээр эзэн үнэхээр агуу нэг юм аа. Бид үнэхээр түүнийг тааж илүү тааварлаж таньж мэдшгүй юм аа. Тэр хүн төрлөختөд бидний оюун бодол тэр багтахаар нэгэн тийм жижиг гар бол бишээ. Тийм ээ? Тэр бол том гар юм аа. Тэр бол гариг ирсгсийг, тэнгэр газрыг, тэнгис далай бүх зүйлийг бүтээсэн бүтээгч нэг юм аа. Та нар эзэн бурханд итгэдэг үү?
Элохим бурхан гэж хэлсэн тийм үү? Бурхан гэж хэлэхээр бид нар нэг юм хиймэл шүтэн төсөөлөгдөд байж магадгүй. Нэг миний зүгээр нэг хувь хүний амьдралыг нэг сайхан болгодог, өрөөдөг, хангадаг бурхан биш ээ. Тэр бол өөрөөрөө оршигч. Тэр бол эхлэл ба төгсгөл. Тэр бол дүүрэн байдлын илэрхийлэл. Тэр бол бүтээгч нэг юм аа. Тэр бол сүр жавхлантай нэг юм аа найзуудаа. Тэр бол агуу нэг юм аа гэж өнөөдөр үнэхээр тунхаглахыг хүсэж байна. Тэр бүтээгч нэгэнд итгэдэг, түүгээр аврагдсан бид ямар гайхамшигтай юм бэ? Нэгдүгээр Иохан номдэр хэлсэн. Бид түүний хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их ивэлийг эзэн бидэнд өгсөн юм бэ? Бид хэн болоод тэр бидний төлөө амиа өгсөн юм бэ гэж. Үнэндээ бурхантай бид өөрсдөө харилцуулбал яг тэгж бодмоор би хин юм бэ гэж. Гэхдээ эзэн өөрийн агапе хайраар биднийг хайрлаж тэр хайрыг бидэнд мэдрүүлэхийн тулд эзэн биднийг бүтээсэн баг. Бид бие биенээ хайрлаж, эрэгтэй хүн бие биенээ хайрлаж, 92 бие биенээ хайрлаж эзэн бурхны хайр ивэлийг бид нар мэдрэх ийм л гайхамшигтай хувь тавилан бид нар төрсөн юм аа. Цорын ганц бурхан эзнээс өөр эхлэлийн тухай ярьдаг нэгэн огт байхгүй. Эзэн хэлсэн. Тэдний зам нь тодорхой юм аа. Тэдний зам бол сүрэл юм аа гэж хэлсэн. Харанхуй тийм ээ. Харанхуйгаа газарчлал тэд бүгд нөхөн дуннаа гэж хэлсэн. Харин гэрлийг бий болгохч гайхамшигтай нэгний ёроол дотор бид нар алхах шагаатаа талархаж байна. Амен. Халелуя. Хамтдаа суудлаасаа босцгоё. Эзнийг хамтдаа магтцгаая. Эзний өмнө ирэн хамтдаа залбирцгаая.